За сайн дайцгаана уу. Ингээд манай анхны масктай реакшн хийгдэх гэж байна. Тэгээ бид нар яах гэж байгаа гэхээр одоо нийгэм соёлын манай Монголд бол маш их асуудлууд байна. Энэ сошиал медиа ертөнц чинь ингээд ганцхан хүмүүсээр дүүрэн байна. Тэднийг үзээд учраа оцохгүй явж байгаа одоо маш их хүмүүс маш их байна. Та нарыг ингээд энэ хідэн дуракууд чинь бүгдээрээ нийлж байгаа маслаад ингээд яваад байгаа учраас бид нар бас нийгмийн тойл босх үүднээс ийм масктай реакшн эхлүүлж яваа. Тэгээд одоо янз бүрийн асуудлууд байна. Эхнээс нь ингээс ах үзээд реакшн хийгээд ер нь бол би бол олонхын талд реакшн хийнэ гэж бодож байна. Гэхдээ үзье асуудлуудыг харъя. Тэгээд бидэртэй хамт байгаарай. За эхний реакшн эхлүүлье. Энэ нэг юм бата түүнийг нэгэд авганаар яагаад байгаа юм бэ? Зодоод байгаа нь. Йоо, бүр нүрэн наачаа ичлаа хэвчээ. Йоо, бүр ямар тэнэг юм бэ энэ? Бодвол энэ нэг юу юм байна л та. Дахиад ихтлүүлээ. Чанаг арчмаар юм гинэ. Чи Франц гээд тэр цэнхэр үстэй нэг амар сонирчдаг шиг аваад гэжтэй. Тэгээ эн чинь уг нь бол юу вэ? Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт хийж байгаа Францын компани уран олборлох гэдэг. Гэхдээ хүмүүс болохоор нэг талдаа ураныг нь хортой хоргуугээл янз бүрийн яриад байгаа. Яг үүндээ нийгэм бид нар бол мэдэхгүй шүү дээ. Энийг шинжлэх ухаан улсын байгаанд бол тэр эрдэнтэн мэрэгдэн шийдээд тэг явах хэрэгтэй юм шүү. Тэгээ дурын юм хідэн зэрлэг авгаачууд орж ирээд гадна татны хүмүүсээ өсдөж одоод байхаас чи яаж улс орон явах юм бэ цаашаа. За дараагийн бичлэгэн тэгсэн чинь Mongolian National Rare Art Corporation гэнэ. Rare Earth Corporation мон компани уу ажиллаж байгаа юм. Юу вэ? Надад баахан дэлтагаар тогмог. Энэ одоо бид хэдвэр зуунд амьдарч байгаа юм бэ? Нэг уулуурхайн компани лиценз авчаад очоод уулуурхаа албалах гэсэн чинь хэдэн малчтууд нь ирээд ингээд дараад аймгийн засаг даргын захирамжаар таагуулын үйл ажиллагааг зогсоолоо гинэ. Бүтэхгүй маа. Би огн жоохон шаалж инэ гэж бодсон байхгүй. Тэгтэл захаа үнэхээр инээх юм аа. Үнэхээр энийг хараад харамсаж байна. Ямар очтой мавчиж зүгээр сайхан маллаад нэг бол магцсан байхаа болж байгаа зүйл жоохон хөтмөр соёлд суралцаад ажил амьдралаа хөмөрөх юм. Энэ хитэн буруу гаруудын төрхөрлөлтөөр цацрагийн идэвхжил яаж явагдгийг ер нь та сонирхож төсөөлж исэн болов гэж. За дэлгэцээр альфа-бумын цацрыг яаж ялгарлж байгааг харуулж байна. За энэ гэрэлтж байгаа гэрэлт зам болгон яг үндэ маш хурдтай асар хурдтай харуулж байгаа альфа-бумууд гэдэг. Энэ альфа-бумууд хүний биед орох юм бол энэ хүнийхэн гэмтхэн цацрыг яриад ихлэ бодвол одоо тэр те уран базарын ховор элементийг эсэргүүцэд байгаа хүмүүсийн нэг л юм шиг байна. Бас дам агцад эсэргүүцэхгүй байгаа юм байна. Тодорхой хэмжээний цацраг ураанаа явж мэдэх хүмүүс бас эсэргүүцэж байгаа юм байна. Гэхдээ нийгэмд бол ингээд сошиал медиагаар үзэл бодлоо илэрхийлэх өөрсдийнхөө мэдж байгаа юмыг түгээх нь бид бүгдийн эрх мөн боловч яг та нарын явсан юмд ингээд сохроор итгээд ингээд ганцхан салиатай шиг нийгмээ божигнуулаад байгаа хүмүүс маш их байгаа шүү. Тэгээд энэ буруу зөв мэдээллийг чинь дааж наахсан нийгэм одоо эдийн засгаа хохироосон улс төрийн тийм ашиг хонжоо хаасан хүмүүс маш их байгаа. Тэгээд жоохон бодолтойхон шиг пост хийцгэмээр байна. Тэр одоо цацраг идэвх нь итгэвч бодисууд нь үнэхээр хүний аанаас мал аж ахуйд нь ховтон бол энэ улсад чинь тэр чинь хоригддаг байгууллагууд байгаа штэ. Тэгээд тэдэрэн л ажиллаа хэмээр байх юм. Хоолоо орчин хоолоо дууж бүжиглж найрлын цэнгийг гэдэг. Ийм ухаа байж болохгүй штэ та нар. Та нарын баян тарган чинь тэндэл байд юм аа. Сайхан амьдралтай чинь тэндэл хүмүүс өөрсдийнх нь нүүр хуудсан дээр энэ бүгдийг дэмжиж засгийн газрыг бодлоготойгоор дэмжижсэн шүү бид нар. Одоо чадахгүй. За ёо чадахгүй. Та нарт тороолоо оруулж ирээд өөрсдийнх нь новшийн худалч хүмүүсээрээ нүд чих хоёроо даруул. Шууд дотор мохоо харагч. Сая ингээл дух цэцгэн нэг уузаас нэг нүднэр гэлдэж амар хараагаад өрөөгөл тэгэл өмнө ярьжснаас шаа зандаа юм яриад. Уг нь айгуу сайхан бишгүй манай Монгол задч бүгдээр мэдж байгаа те. Ямар гоё бишгүй вэ? Ямар аяастай жүжигчтэй эмэгтэй байлаа. Ямар эрүүл эмэгтэй байлаа. Ингээд магадгүй энэ сошиал медиаг өвчин баха ингээд асмитийн анхаарлыг татаж одоо яах гэдэг. Эсвэл энэ бүр амьдр би юм уу? Тэгээ тэрийг нь дагас намирдаг бүр хэвдэн мянган сүрэг сошиал медиагийн маснууд байна.
sorry мал гэж хэлж байгаа. Гэхдээ энэ чинь бол мэдээж сошиал медиа хэрэглэгч Монголын ард түмэнд байгаа. Энэ мөн авилгалчдыг хойш Монголын төрөөс амбардад зайлуулах амархан шүү. За яа. Аятайхан баграа мөн бааснууд. Төрөө ордны баруун хаалт дээр ирж байна. Нөхөр боолууд гарч ирж албан бичиг авахыг шаардж байна. Тэгээ мөнх эрдэнэ гэсэн нэг ах хөө. Юу хийж андирдаг мэддэхгүй. Нэг хэсэг ардсан нам гэдэг явсан ус төрч хүн гэж байгаа. Та нар одоо рентмор нөө үнэхээр би бас нэг гой хөгжөлтөөр явах хийх гэсэн чинь ингээд үнэхээр инээд төрөхгүй байна. Тэг бүр бол хямраад босч байна. За хараа ийм байна. Энэ сошиал медиагаар тэнцдэг гудамжинд гарч ирж хүмүүсээ уриалсан яг юу хүсэж байгаа нь тодорхойгүй. Ус төрд нийгэмд ямар өөрчлөлт хийх гэдэг нь тодорхойгүй гэж чанга 29 хүн бол таны зүв биш ээ. Манай одоо хөшин настай ах эгчнэр маань зүв ойлгооч. Хүүхэд залуусаас зүв ойлгооч. Мэдээж тэр одоо нийгэм соёлынхаа асуудлыг ялгарч халгадаг манай сошиал хэрэглэгчд бол таанахт автахгүй. Хим чанга орсон нь хим муухай ойлж инээж хүн хараад өрөөсөн сошиалар яасныхын зүв байдаг юм аа. Одоо энэ юман нарийн ширийн ялгаж ойлгож цэгнэж байгаа хүмүүс нь энэ өөрийнхөө эргэн тойрон байгаа эмээ өвөө ах ихч хөвшин настай хүмүүс хүүхэд мах одоо за зөвлөмөр байна. Бити юм мөнх эрдэн дух наара амикийн гаруудыг дагаж өшөө хин бэн тэр бандгар мандгар өшөө энэ галзуу солиотой гинтгэн цэнхрүүс мод зарж ирээд эдэн цаг явах гэж бид нар үнэн штэ нууд урхаас амьдрах гэж ууд урхаг хийхдээ зөв одоо бүгдуртай байгаль орчин дээртэй хүн амынхаа иргэдийнхээ амьдрал ахуйд нь одоо хор орчруулахгүйгээр хийх ёстой болохоос биш. Ингээд бүх юмыг өгөөсгөөс тэнцдэг энэ гацуу солиотой хүмүүсээр нийгмийн залуузмааргүй байна. Тэгээ уг нь би хүн шоолж инэ гэсэн энэ хүн шоолох материал байсангүй миний бол дотор мөх орж бөөлцөд утгаж байна. Тэрэгтэй хитрхи их басамжлан дарамжлаач. Малаа нөгөө 5 жилс бас ерөнхий сайд. Ирэх цаг, байх цаг, явах цаг гэж бас байна. Жохон тийм соёлтой одоо амжилт Ирэх цаг, явах цаг байна гэж ярьж ирсэн хүн чи өөрөө албан тушаал авахгүй гэж ярьж ирсэн нь ерөнхий сайд басныхаа дараа буухын тулд лаад тэмцэлээ эцэж өгмээр энэ бадар мөргөөд базар хөвтөд мөргөөд байгаа бандгуур жаалуудаа нийсээд энийг мөнгөөр санхүүжүүлээд юу зарлаа да хэвлээ. Монгол улсын ерөнхий сайд зандан шалт дараах шаардлагыг хүргэхээр миний бие амь насаад эн чин тавьж энэхүү 10 гаруй метр өндөр бүдүүний гүрээс сэлэн бүрний цүнхэл ус руу үсрэхээр шийдлээ. Хүмүүс одоо ард иргэдийн төлөө. Энийг би яа бүр ийм тэнэг болцооч юм. Энэ шалдандагийн гүрнээс түмаарлынхаа төлөө өсөрч байгаа байхгүй. Байлаач чи гүрэн дээрээс үсэрч дараагийн ам оруулж байгаа юм яаж вэ? Тэглээгээд чи миний амьдралд ямар цаанаар авчих бэ? Чи өөрийнхөө амьдралыг ар гэрээ үр хөвгтөө ах дүүсээ хорлноо. Хар дурака явж тэрний оронд ажил хийж тагт толгоогоо сэрнэглээд нийгэмдээ татвараа төлөөд сан иргэн бай. Тэр чин над ихтэй байна. Хар дураку да. За ер нь бол би өнөөдөр амар уухтаар янгац хийлээ. Тэгээ дараагийн удаа хүн жоохон шоолж инэмээр байна. Тэгээд та бүхэн сошиал хэрэглэхдээ бас нэг тийм хоёр янгацтай байцгаагаараа ард түмээ. За нэг юм их юм болж байна. Баяртай. Оров бичлээ. Бага. Байтгал зөксөө.